Ээсэн бацхан миний Монголын илгэнэгт ёо хайртайхан дүүс минь Бурхны агуу суудгүй Баярбаатар Иран улс руу Израиль, Америк улсууд дайрсантай холбогдуулан мэдээлэл гаргах гэж байна. Манайхан ч тэгээд хэрэг мэдгүй байж гэр хаа байсан тэр Иран, Израиль, Америкийн хэрэгт башаад ирээд нэр. Яана та нар том хүмүүс шүү. Харахгүй бас нэг үе дэлхийг захирж авсан хүмүүс шүү нэрээ тийм ээ. Хоногийн хоолойгоо датаны мөнгөө алгарч ичл тэр хаа байсан. Иран, Израиль, Америкийн дэнд хашаад ирэл тэгээ бас болж өгөөл Ираныг ялуулчих санаатай. Бас хүн чанартай ардсан шүү миний ардсан ч. За яхаа би бас тайдтай бас нэг жоохон мэдлэг олгох зорилгоор энэ дайныг нэг жоохон тайлбарлая заяа. Нэрээ марцснаас шүнэ минь. За энэ дай юунаас олж гарч ийн вэ? Гэдгийг өглөөргнаас нь сайхан тайлбарлана. Тэгэхгүй бол та хэд юм ойлгохгүй гараад л та. Нэг бүрчлэн тайлбарлахгүй бол үнэн хэцүү хүмүүс шүү дээ. Нэг бүрчлэн тайлбарлаад тахтлаа ойлгохгүй нэргүй энэ сайн хүмүүс шүү. Яан бай. За урд нь бол дэлхийн ертөнцийн бол коммунист капиталист гэх хоёр дэглэм гэх үү, нийгэм гэх үү, систем гэх үү юм дотор явж ирсэн тийм ээ. За ийм учраас бол яадаг байсан бэ гэхэлэр энэ хоёр систем ч хоорондоо өрсөлдөөд манайх ч сайхан, манайх руу ороод ир гэдэг ингээд жижиг улсуудыг өрддөг байсан байхгүй. Тэгээ жижиг улсуудыг амар өндөр хөгжүүлдэг байсан байхгүй. Одоо тэрний тод жишээ бол манай энэ Солонгос улс байна. Тийм ээ. Гэх мэтчлэн манай системд л ороод ирэх юм бол хөгжин тэднийх бол муухай гэдэг ингээд хоорондоо өрсөлдөөд ингээд жижиг улсуудыг ингээд айгүй их торддог байсан байхгүй хөөж юм бол. Тэрний ач уянгаар энэ жижиг улсууд ч хөөх юм нэг 70 жил ч юм уу 50 жил ч юм уу их сайхан байлаа шүү дээ тийм ээ. Монголоос өсвөлээд хөдсөн дээлтэй явж исэн чи юу одоо хөлөг онгоцтой болоод явж штэ тийм ээ. За манай солонгосууд гэдэг бас нэг хідэн нөхдүүд тийм ээ. Намган дотор бодоод цацаад тууж авсан нөхдүүд чи юу амар гар утсан үлдвэрлээд дэлхийд гараад бужигнуулж штэ тийм ээ. Сингапур. За тэгэл Дубай юу ч хийдэг тэгэл хармын улсууд жижиг улсууд ч одоо ингээл гоё байлаа штэ нэг хэсэг. За тэгээ байжсэн чинь нөгөө өрсөлдөжсэн хоёр системийн нэг нь нураад онцсон. Оросууд маань нураад онцсон чи хастаа борцсон. Тэгээ нэг систем рүү эдгээр ч орчиж байгаа байхгүй юу. За ингээд нэг систем рүү орчоод нэг хэсэг сая явлаа. Дэлхий дээр Америк нэлээд дангалцлаа. За араас нь бол одоо хятад Орос болон бас бус улсууд бол одоо ингээ бас Америктай өрсөлдөж гарч ирж байна. Ингээд өрсөлдөөд гарч ирээд явж байгаа тийм том улсууд ч хоорондоо өрсөлдөөд тийм ээ. Үз тарж явж байгаад эргээд нэг харсан чинь энэ жижиг улсууд гэдэг нэг хэд нөхдүүд чинь бүр дааварцсан даам гарчжээ хөө. Юу яасны чинь Араб, юу яасны чинь Ирак, юу яасны чинь Лив, яасны чинь Сир. Энэ муу Европын нэг жижиг нэг хэрэгтэй хэрэггүй улсууд тийм ээ. Эдгээр ч бүр хамраас өгцөн байх шүү. Тийм ээ. Урд нь л яг ингээд нэг хоёр систем өрсөлдөж ирсэн болохоор найр тавьж ирсэн тийм ээ. Тордож ирсэн. Тэгээ нүүби хурал мурал дээр чи бас нэг санал манал авахын тулд бас надад цантай байсан тийм ээ. Харагдаж ирсэн. Тэгээ одоо дэлхийн нэг системд орцсон энэ хэд чи өрсөлдөд урагшаага явж эргээ харсан чи ард нөгөө нэг хитэн дэлжсэн манграц анараа араас нь чулуун муулуу шидээл дундор өмөрө гаргаал их давраад шүү. Тэгэл энэ ах нар ч эргэж хараад сурвалж эхэлж байгаа байхгүй ихнээсээ. Энэ одоо Украин хий юм бэ? Юу вэ чи одоо? Тийм ээ? Сир одоо хин бэ? Иран, Ирак, Лив одоо хин бэ? Тийм ээ? Швед, Мэвэд одоо энэ Европын нэг хэдэн жижигхэн улсууд одоо юу вэ? Гренланд гэдэг мангар том газар авцсан. Яасан дураараа мууар манай загтаахыг хилдэг гоё үг байгаа шүү дээ. Харагдчихгүй юу? Тэгээ эднес чинь эргэж хараад тийм ээ? Энэ мөн хэдэн жижиг улсуудыг сургаад өгье гэдэг ингээд явж байгаа юм шүү. Завчгандаа бол. За бас нэг өөрөөр ингээд тайлбарлах юм бол Америкийг бол нэг арслан гэж бодчих заяа. Арслангийн том толгойлогч, сүргийн эзэн.
Европын улсуудыг бол нөгөө эрслэнгүүд нэгэ ойлгож байгаа. Оросыг бол нэг баавгайг ойлгож байгаа. За тэгээ бусад улсуудыг нэг чон мон хэрс мэрс үнэг мүнэг ойлгож байгаа. Урд нь бол яг ингээд нэг хоёр бүс нутгийг ингээд нэг хоёр талд нь хуваагаа авцсан тийм ээ. Оросууд бол одоо манай нутагт баавгаанууд бол манай нутагт ороод ирэх юм бол бид нар таныг маш бага барьж идсэн юмудаа хэдүүлээ сайхан хувааж идийг аль гуйгаал тийм ээ. Америкууд нь бол одоо бас арслангийн сүрэг тийм ээ. Манай дотор ороод ир бид нар бол найдвартай хамгаалан та нараас цөөхнийг барьж идэх гэл өрдөг байсан гэдэг төсөөлөе заа юу. Гэсэн чи яасан бэ гэхээр энэ Орос Америкт чинь дундуураа нэг хил татсан байснаа болоод нийлээд нэг газартай болцсон гэж төсөөлчих заа юу. Тэгээ нийлээд нэг дундуураа хил хязгааргүй болцсон чинь яаж ийнэ вэ гэхээр нэг хэсэг яг хөө ингээд Америкийн толгойлоо явж исэн гэж төсөөлье. Америкийн тийм ээ арслангийн сүрэг тэр газар нутгаа захираа явж исэн гэж төсөөлье тийм ээ. Европчуудтайгаа нийлээд. Тэгээ байжсэн чинь яг нь 30 жил ингээ яваад байж байгаад эргээ харсан чинь гүй энэ одоо яахаараа энэ бид нэр арслангийн сүрэг гэж энэ мөн хөгийн чонын сүрэгтэй энэ мөн үнэг хэрс дорог морог гэсэн хачаач юмнуудтай хоолоо хувачих юм шаардлагатай. Үгүй юм шүү дээ. Энэ хулгайчуудыг ер нь бүгдийг алж ядаж байранд нь тавьчаад өөрсдөө ер нь энэ хоол ундаа дангаараа идүүл яасан гэсэн бодол толгойд нь орж ирж байгаа байхгүй. Цаана бол. Тэгээ ингээд энэ жижигхэн үнэг хэрс чоннуудыг бүгдийг болгож байгаа гэж ойлгоцгаая. Яса тэнэг хүн ойлгохоор үгний яриад байгаа үз. Тэгээд тагтлаа ойлгохгүй хүмүүс мянга байх шүү дээ. Ойлгосноо? Хоёр янзаар гоё тайлбарлалаа шүү дээ. За. Ийм юм болж байгаа юм шүү. Тэгээ ерөнхийд нь ярьсан 7 минут ярьсан юм а дүгнэж хэлэхэд дэлхийн дэг журм өөрчлөгдөж байна. Одоо энэ том гүрнүүд чинь дэлхийг хувааж авч байна. Хууч одоо нэг 1500 600 700 оны үед энэ Африк, Зүүн Аз, за энэ Латин Америк, Хойд Америк гэдрийг ингээд энэ Европын орнууд чинь хувааж авсан шүү дээ, тий. Яг л тэр үйл явц чи одоо эргээд болж байгаа гэсэн үг шүү. Тэгээ энэ дэлхийн том улсууд чинь, гүрнүүд чинь дэлхийг ингээд дахиж хувааж авж байна. Түүх давтагддаг гэж бид нэр ярьдаг, тийм ээ. Яг тэр түүх чинь эргээд давтагдж байна. За тэгээд энэ дэлхийг хувааж авах өрсөлдөөнд бол одоо Америк, Орос, Хятад гэсэн энэ том гүрнүүд бол шууд орж ирж байна. За өөр Бразил, Энэтхэг, Герман, Англи, Франц гэсэн улсууд бол одоо энэ шуурганд өртчихгүй хүн шиг яаж аим гарах уу гэдэг дээр үзэж байна. За тэгэл тэрнээс доош бус улсууд бол тэгэл энэ дээр байгаа энэ хэдийн л өмч болж хувирж байна. Дэлхий дээр бол одоо ингээд нэг 4-5 улс үлдээл бусд нь тэгээд одоо ингээд Ариат мууж аймаг сумдууд нь болох гэж шиг байна. Ер нь яваанда яг нэг 40-50 жилийн дараа эргээд харахад л миний энэ ярьж исэн юм зүгээр баг гэж би хэлсэн байна. Баас та хэд ойлгохгүй л дээ эргүү малнаад. За тэгээд энэ бол одоо тэгээд Монголд ямар ашигтай вэ, гайтай вэ гэдэг асуудал гарч ирнэ. Тэгээ ойрын үед бол яг тэ Монголд нэг хонцын хамаарлаа байхгүй шүү дээ. Бид нар чинь дэлхийн хөдөө амьдарч байгаа хүмүүс шүү дээ. Бид нар ч одоо энэ Монгол дотор нэгнийгээ хөдөөний орк гээд байгаа боловч яг яс юмн дээр бол бид нар чинь дэлхийн оркууд шүү дээ. Дэлхийн хөдөө амьдарч байгаа. Тэгээ энэ Орос Хятад тэгээд хоёр улс хаацсан болохоор тэгээд Орос Хятад хоёр чинь бас манай Монголыг булаацалтай байж байгаа юм болохоор тэгээд одоохондоо бол Монголд нэг хайгаадах шаардлага бол байхгүй. Тэгвэл яваандаа бол тэгээ би ч айлдын гот хэлээд байгаа шүү дээ. Монгол бол хайштай л Хятадын харьяанд орно тэр бол ойлгомжтой. Тэгээд ойрын үед бол яг үгүй Монголд нэг жоохон бензиний үн нэмэгдэн гадаадын хөрөнгө оруулалт бүр байхгүй болно. За тэгтээ Монголд ч одоо нэг сүртэй гадаадын хөрөнгө оруулалт гэж байгаа шүү дээ. Хятад руу нэг жоохон нүрсээ гаргаж байгаа юм чинь тэгээд тэрнийгээ гаргаал тэгэл амин зуугаал. Яг уу тэгээд ядарсан ардуудын амьдрал нэг жоохон хүндрэх шиг байна.
Тэгсгийгэл яг тэгээд гиз цатгалан мөрөвтөн гэдэг шиг тэгсгийгэл тэгэл амьдрах байх. Яг мэдээж хэрэг Ираныг Америкууд авчих юм бол хятадын эдийн засгт бол мэдээж хэрэг нэлээд хөргөн зохилт болно. За тэгээд энэ дэлхийд даяараа дайн самун болчихж байгаа юм чинь бас дэлхийд хамарсан хямрал болно. Их бага хэмжээний илтгэхээс биш тодорхой хэмжээний хямрал болох нь тодорхой. За мэдээж хэрэг хямрал бол яг хүмүүс шиний модалтаж авахгүй хуучин маал аргалж хэрэглэхийг бодно. Хуучин маал аргалж хэрэглэлээд онгод чи яг хятадын бараа таваар дэлхийд даяар зарагдахгүй л гэсэн үг шүү дээ. Хятадын бараа таваар зарагдахгүй болохоор яг гадаадаас одоо энэ түүхийд хятад авах нь багасна гэсэн үг. Тэгэхээр манай монголч яадаг вүлээ? Хятад руу нэг жоохон түүхийд гаргаж амьдарч байгаа хүмүүс шүү дээ бид нар. Тэгэхээр бидний амьдралд нөлөөтэй л гэсэн үг. Нэг талдаа. Нөгөө талдаа бол бас тэгэл эсрэгээрээ бас боломжууд гарч ирнэ л дээ. Ганг дэлхийн одоо ингээл дайм болж байгаа юм чинь буу зэвсэг хийгдэж таараа. Тэгэхээр гангийн үйлдвэрлэл нэмэгдэж таараа. Тэгэхээр ган боловс сургахын тулд нүүрс хэрэгтэй болно. Тэгэхээр Монголоос нүүрс авах. Тэгэхээр манай Монголд бол нэг тийм хоёр талтай нэг тийм өөрчлөгдөж байх юм байхгүй л гэж ойлгож байгаа. Яг бензиний үн нэмэгдэн, Монголд бензиний үн бас жоохон нэмэгдэн. Гэхдээ бол тэр бас биднэрт ямар ч хамаарлал байхгүй гэж ойлгож байна. Яагаад вэ гэвэл Монголын хэрэглээ чинь жоохон шүү дээ чаавас. Ганц сая барил нэмэргүй. За тиймэрхүү ах шивдээ. За төгсгөлд нь бол одоо Иран Америк хоёр байлдаад аль нь дийлэх вэ? Бараг Иран дийлчих юм шүү энэ гэдэг нэг гашин юмнууд энэ зургтын таймч мэдээний хүмүүс ч гэсэн тэгээ яриад тах юм. Америк гэдэг чи одоо ингээд UFC-гийн хүнд жингийн аврал гэсэн үг шүү дээ. Жон Джонс гэсэн үг заяа. Иран гэдэг чинь зүгээр нэг эмэгтэй хүн гэл ойлгочих заяа хооронд. Тэгээд тэр хоёр хоорондоо зодтолж ийн гэхээр тэгэл хөрх юм зайлал мо Иранд байна хэцүү л байгаа бах та чаас. Эмэгтэй хүн эрэгтэй хүн тэгэл хөрх юм зайлал тэгэл зодож дуусхыг хүлээн шүү дээ тийм үстэй. Хизээ зод дуустдаг юм байгаа. Тэр хүртэл тэгэл зодуулаад тэгэл бурхандаа залбираал байж ийн л гэсэн үг. Иран Америк хоёрын байлдаан бол тиймэрхүү юм болно. Тэгэл Америкуудын зорилго бол ойлгомжтой шүү дээ тийм үстэй. Левел болгоно гэсэн үг шүү дээ ер нь бол. Тэгэл нэг дайрж орол бүх хүмүүсийн дээд хэсгийг алж идаал улс орныг ямар ч удирдлаггүй болгож хаяал. Тэгэл орд газруудын Америкийн компаниуд аваад тэгэл тэр улсад нь иргэний дан гаргаад хайчих шүү дээ. Тэгэл өөрсдөө юм олборлол зэрэгээр хамгаалуулаад. Тэгэл нөгөө чинь бас нэг 5 6 үндэстний улс байж байгаа шүү дээ. Манай Монгол шиг ямар ганц үндэстний улс байгаа шүү. Тэгэл тэд нар хоорондоо байлтал нэг тиймэрхүү Ливи араас л орно гэсэн үг. Тэгээд нэг хуучны тэр нэг Афганы дайман шиг үлгэр шиг юм яриад тах шиг байлаа. Бас нэг таамжт маань тийм ээ. Олон улсын таамж тэгээд том хүмүүс биш. Ер нь бол Иран Америкийн дайн гэж бодоход л хамгийн эхлээл бодоход л та нар Иран бол зүгээр харахгүй шүн явж байгаа хүнлэгээл ойлгож байгаа. Америк бол тэгэл өдөр явж байгаа л гэж ойлгож байгаа. Өдөр шөнө хоёр хоорондоо байлж ийн гэж ойлгож байгаа. Одоо ингээл энэ дээрээс нь хэмэл дагуулаас харж байгаа л тэгэл бүгдийг алтчихсан. Иран болж аваас хүрх юм дээр нисгсэн хэмэл дагуул байхгүй. Нисж очоод устгахчих буужин байхгүй тийм ээ. Ойрын дандаа л ойрын богино зайны 1000 км 2000 км-ийн л буужингууд байгаа ш. Чаас нэмэргүй ш. Америкууд ч ирээд зүгээр балбаа хийчих ш. Ийм хоёр улсын хооронд нарцуулаа сууж идэг нэг яанда. Тэр бас нэг барьцааны даймаа энэ гэдэг үлгэр шиг юм ярьж байгаа. Манай таймчид гэж бас нэг ширүүн гарууд байна. Гэхдээ нэг хитэн мэдрэл муутай Иранууд тэр ууланд гараад бүх жил байж лэнээс ганц нэг халдлага зохион байгуулсан л үз. Тэр хит чамаахгүй шүү дээ. Америкууд ойрт болохгүй шүү дээ өөрсдөө. Хөөх юм нэг ядарсан өөрсдийнхөө иргэдийг л чаавас дэлбэлээл нэг тийм хөл юм болно шүү дээ. Израилийн тухайд бол тэгэл ер нь бол 8 хүмүүс шүү дээ ашигын төлөө. Одоо дайн гэдэг чинь дэлхийн хамгийн ашигтай бизнес. Тэгэл энэ Америк Иран хоёрын хоорондын зодтолт дундаас нь ашиг олох гэж байгаа л нөхдөж шүү дээ. Тэгэл энэ тэн дээр нь ямар л боломж байна. Тэгэл бизнесийн ашиг хийх ямар л гаргалгаа байна.
тэрнийг л ер нь хайж идэх хүмүүс шүү дээ израильчууд ч. Тэгэл тэрнийг буруутгаад байгаа нь цаашаа. Тэгтээ буруутахгүй байх нь цаашаа. Тэгээ Израиль хүмүүсийн тухай зүгээр би ингээд ажиглаж яхад өөрсдөө маш их зовлон туулдаг тийм ээ, өөрийн газар нутаггүй байн хавчингаа дурхагддаг, доромжлуулдаг хүмүүс учраас тийм хайр инрэл гэж юм ер нь баг байдгүй, бусдыг өрөвдөх хайрлах гэсэн ойлголт ер нь байдгүй хүмүүс юм шиг байна лээ миний ажиглалтаар. Тэгэл ер нь л мөнгөтэй үжиж л бид нар энэ дэлхий дээр оршин тогтно гэдгийг ойлгоцсон. Тэгэл ерөөсөө мөнгөний төлөө юу ч хамаагүй хийж явдаг хүмүүс юм байна л гэж би израильчуудыг ойлгож байгаа шүү дээ. Бид нар бол одоо хүнийг өрөвд найрлна тийм ээ, бас арайч ингэж болохгүй дээ. Тэднэрт бол тийм ойлголт байхгүй л дээ. Тэгээд тэд нар гэхдээ бас буруутгах арга байхгүй л дээ. Хин нэг хайрлах юм бол тэднийг хүн хайрлахгүй юм чинь. Мөнгөтэй үжиж л тэд нар ч амьд үлдэнэ гэсэн ойлголттой хүмүүс ч тэгээд аргагүй л дээ. За тэгээд тоомлох юм бол ийм байна. Цааш нь шеэрлээд өгөөрэй. Баярлалаа. Баяртай.